Сайн байна уу? Хай. Энэхүү подкастыг хүлээн авч сонсож байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэхүү подкаст нь Anthropos клубын маань анхны гэж хэлж болохоор подкаст. Тэгээ цаашдаа эдийн засгийн антропологийн сурал подкаст болж орох байгаа. Өнөөдөр Монгол Улсын их сургуулийн антропологи хөтөлбөрийн суралцагчид буюу Хулан миний би бас манай найз Лавгаяр бид хоёр Original Affluence Societies буюу одоо анхдагч ер нь угийн хангалуун нийгмүүд гэдэг сэдвийн дор хэлэлцүүлэг хийхээр бэлдсэн байна. За сайн уу Лавгаяра энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн уу чамчгсан энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За юу ч гэсэн хоёлаа сонсогчдоо хангалуун гэдэг үгнийг тодорхойлтыг ер нь хэлж өгье гэж би бодлоо. Хангалуун гэхээр ер нь ямар ойлголт юм бэ? За хангалуун гэдэг бол ерөнхийдөө сонгодог эдийн засгийн онолоор тухайн хүн бол ингээ өөрийн үндсэн болоод нэмэлт хэрэгцээг ингээд бүрэн хангасан. Тэгээ ерөнхийдөө дутах зүйлийг амьдарч байгаа байдлыг бол хэлдэг. Энэ нь бол ерөнхийдөө материаллык хэрэгцээн дээр тулгуурласан ойлголт гэж болоод байгаа зөв. Тийм, ерөнхийдөө бол материаллык хэрэгцээн дээр тулгуурлан судалсан гэж үздэг. За тэгээд яг энэ хүү яг энэ хангалуун гэх сэдвийг бол ерөнхийдөө Америкийн тийм либералист эдийн засагч Галберт гэж хүн бол судалсан байдаг. Тэрээр бол 1950-аас 60 оны хооронд Америкийн нийгэм эдийн засгийн одоо хөгжлийг судалж одоо хамгийн анх нэг хангалуун нийгэм гэх нэр томьёог бол гаргасан. Яг энэ хүний үзснээр хангалуун нийгэм гэж яг юу гэх вэ гэхээр одоо ингээд ажил хийдэг одоо ингээд нэг хэрэгцээгээ ингээд хангацдаг түүндээ ингээд сэтгэл хангалуун байгаа байдлыг л ерөнхийдөө хэлсэн байгаа. За энэхүү эдийн засгийн ойлголтын дээр substantive эдийн засгийн чиглэл баримталдаг антропологч Маршал Саленс ерөнхийдөө бол шүүмж бичсэн байгаа. Тэрээр одоо 1972 онд Чулуун зэвсгийн үеийн эдийн засаг буюу одоо Stone Age Economics номондоо угийн хангалуун нийгэм Original Affluence Society хэмээх бүлгийг бичсэн. Энэ нь одоо тэр номыг их алдаршуулсан гэж үздэг юм байна лээ. Саленс болохоор хэрэн судалгаа хийсэн газрууд нь ерөөдөө Hawaii, Fiji зэрэг арлууд дээр хийгдсэн. Гэсэн хэдий ч энэ Original Affluence Society гэдэг эсэгийг бичгтээ одоо Маккарти, МакАртур, Ричард Боршайли гэх судлаач нарын Африкийн хөнгөн нар дээр хийсэн судалгааны баримт дээр тулгуурлан ерөөхдөө бичсэн байсан. Тухайн үедээ одоо дээр дурдсан судлаачдын энэхүү судалгааны аюу их маргаан дагуулжсэн гэж хэлж болно. Яагаад тэгэхээр ер нь антропологчд яагаад ингэж өөрсдөөсөө одоо дорой хоцрогдсон, эдийн засгтай, өвчин нэрвэгдсэн ер нь нийгмийг хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн газар очиж судалгаа хийгээд өөрсдийнхөө соёлыг одоо тулгах гэх юм уу тех гэж үзээд идэг юм бэ гэдэг шүүмжлүүдийг дагуулсан. Тэгээд тухайн үед болохоор Америкийн нэгдсэн улс болохоор компани үйлдвэрүүдээр хямд түүхүүдээр маш олон бүтээгдэхүүн гаргаж одоо жижиг зах зээлийн томроогүй ийм хоцрогдсон нийгмүүдэд бараа бүтээгдэхүүн борлуулъя. Одоо тэр улсуудыг хөгжлийн хувьсгалд одоо хүргэе гэсэн маягаар ханддаг тухай шүүмжилсэн. За энэ дээр болохоор Саленс юу гэж дурдсан бэ гэхээр та нарын тэр ингээд хоцрогдсон бүдүүлэг өвчин нэрвэгдсэн эдийн засаг нь хоцрогдсон хөгжөөгүй гэдэг байгаа нийгэм чинь угийн хангалуун нийгэм юм шүү гэж шүүмжилж гарч ирсэн байгаа. За энэ хүү ойлголтыг юу нь яагаад гаргаад ирсэн бэ гэд үзэх юм бол одоо Саленс маань капиталист болон социалист нийгэмтэй угийн хангалуун нийгэм гэж нэрлэдэг байгаа тэр хүмүүсээ харьцуулж бичсэн байгаа. Капиталист болон социалист нийгэмд хүмүүс юу нэг юм ажлын их дарамтанд орж маш их ажил хийж гин, маш их цагт баригдаж гин. Ингээд цагт баригдаад маш их ажил хийгээд ирэхээр энэ хүмүүс маш их стресстэй байна. Тэгээд бүр энэ хязгааргүй хэрэглээнд бид нар ингээд баригдчихад байгаа юм шүү. Ингээд цаашдаа бид нар төлмөрлөөд авах юм дуусахгүй юм шүү гэдэг тийм үзэл санаан дээр гарч ирсэн ба тэнгуут угийн хангалуун нийгэм гэж нэрлэдэг байгаа энэ хүмүүсийг Саленс юу гэж тодорхойлсон бэ гэхээр за эдгээр хүмүүс бол үнэхээр аз жаргалтай амьдардаг юм байна. 7 хоногт одоо жишээлбэл дунджаар нэг хүн 20 цаг ажиллаж байна. Ишээ гараад
төвөр хийгээд ан агнуур хийгээд амьдарч байна. Залуучууд нь хөвчлэн хүнснийхээ нөөцийг хангаж одоо 30% анги гөрөөгөр үлдсэн 70% нь одоо төвөрлөх байдлаар бүрдүүлдэг юм байна. Энэ түүсэн, агнсан хүнсээ бүгдээрээ эргэдэг шуваад юм байна тий. Зүгээр түүсэн хүний л тэр хүнсээ ашиглаад байхгүй, ан хийсэн үнэл тэр хүнсээ ашиглаад байхгүй. Ерөөдөө ийм байдалтайгаар тэдний нийгэм байдаг юм байна. Тэдний дунд ямар нэгэн байдлаар тий гэмт хэрэг, хүчирхийлэл зэрэг зүйл байхгүй. Энэ бол үнэхээр тэгш нийгэм байна гэж утсан. За тэгээд тэдний дунд буюу одоо бид нэр гүнг наян тухай ярьж байгаа. Тэгээд үгсийн санд нь шудраг байдал, эрх мэдэл, шийтгэл гих үгс байхгүй. Ийм ойлголт ерөөсөө тэдний дунд тогтоогүй байсан гэж үзэж байгаа. За тэгээд 7 хоногт нэг 20 цаг ч гэдэг юм уу те. Өдөрт дунджаар 4 цаг ажиллана гэдэг бол үлдсэн цагаа гэр бүлтэйгээ өнгөрөөж ийн, хоббигоо хөгжүүлж ийн. Ер нь бол бидний хүсэлэн болсон тэр бүх зүйлийг энэ хүмүүс хийгээд байна. Хүүхдтэйгээ тоглоол, тухтай амраал, маш бага цаг ажиллаад тэгээд хэрэгцээгээ хангаж ийн. Энэ хүмүүсийн хэрэгцээ нь биднийхээс бага байна гэж үзээд байгаа. Амь зуух шаардлагатай зүйлийг л хүсдэг. Тэрнээс илүү хүсдэггүй юм байна гэж үзсэн байгаа. За тэгээд энэ ойлголт нь болохоор зөвхөн күнг нарын дунд байгаад байна уу? Күнг нар л зөвхөн энэ хангалуун нийгмээр амьдраад байна уу гэдэг юм бол үгүй. Тэрээр одоо Папуа шинэ гимнээ оршин суугч болон Төв Азийн нүүдэлчид Амазон болон Америкийн уугуул индианчуудын дунд энэхүү тэгш эрэхтэй харилцаа байна гэж үзсэн. За тэгээд энэ бол ерөөсөө л хангалуун нийгэм юм байна гэж үзэхдээ боддын шашны зэн урсгалын нэр томьёог хүртэл эсэндээ авч утсан байгаа. Тэгээд тос урсгалт болохоор хүний хэрэгцээ, хүсэл, шунал зэрэгт бол хязгаар үгүй гэж хэлдэг. Иймээс хүн үүнийг ямар ч хязгаарлаж хамгийн бага түвшинд нь барьж байх ёстой гэж сургадаг. Гэтэл энийг хангалуун нийгэм, анхдагч хангалуун нийгэм, энэ угийн хангалуун нийгэмүүдтэй ер нь холбож тайлбарсан. Тэрээр орчин үеийн нийгэмтэй одоо энэ угийн хангалуун нийгмүүдийг харьцуулах та. За орчин үеийн нийгэмд бол бид нар үргэлж сэтгэл хангалуун бос. Үргэлж илүүхийг хүсэх юм байна. Бидний дунд бол тэгш бус байдал их байдаг. Баян ядуугийн ялгаа маш их байгаа, оршсооч байх болно гэж үздэг. Харин угийн хангалуун нийгэмд бол энэ байхгүй юм байна гэж үзсэн. За ерөнхийдөө бол Саленсын угийн хангалуун нийгэм буюу одоо анхдагч баян нийгэмч гэж болох юм уу тийм. Энэхүү эсэний гол санаа нь бол нэг юмрхүү явж байгаа. За тэгэнгүүт Саленс бас шүүмжилт өртсөн. Манай антропологчд ер нь бол маш их бие нэгэ шүүмжилдэг хүмүүс байгаа. За тэгээд энэ шүүмжилт өртдөггүй антропологч гэж бол ер нь байхгүй. Байх тий. Тэгээд ямар нэгэн онол гаргаж ирээд одоо бүтцийн онол гэхэд бүтцийн дараах онолч гэдэг юм уу, ямар нэгэн онол судалгаа ямар нэгэн байдлаар ерөнхийдөө цагтаа шүүмжлэгдэж. За түүний адилаар бол мань Саленс ч гэсэн ерөнхийдөө шүүмжлэгдээд байгаа л да. Шүүмжлэгдсэн. Тэрээр одоо 1966 онд Мен Хантер гэдэг баг хурлын үеэр одоо нэг анхдагч баян хангалуун нийгэм гэдгийг бол ингэж тодорхойлсон байгаа. Түүний нэг элбэг хангалуун гэдэг үг бол ерөнхийдөө онолыг бол Дэвид Каплан гэдэг антропологч 2000 онд бичсэн Darker Side of Original Effluence Society буюу одоо нэг анхдагч хангалуун баян нийгмүүдийн хар тал, муу тал гэх юм уу тухайн талыг бол гаргаж ирсэн энэ хүү антропологийн өгүүлэлтээ бол юуг шүүмжлэн гэхээр Каплан одоо эдгээр судалгаануудыг ерөнхийдөө ингээд маш богино хугацаанд хийгдсэн улирлын мөчлөг болон ингээд одоо оролцогчдын бодит амьдралын нөхцөл нийцүүлэн онолыг бол боловсруулаагүй гэдгийг ерөнхийдөө онцсон. Тийм маш романтик ханагдсан. Тийм амар гоёор романтикаар тийм төсөөлсөн байдаг. За тэгээд лигийн судалгаанд бол одоо хоол хүнс цуглуулах хугацааг тооцсон бөгөөд ганцхан хоол хүнс цуглуулах хугацааг тооцсон. Тэрнээс одоо гэрээ ажилтны бусад одоо багаж хэрэгслээ засварлах, хүүхдээ асрах, өдөрт хийх бусад ажлуудыг тооцоогүй мөн орхитуулсан гэж үзсэн. Хэрвээ энэ бүхнийг ингээд тооцоод үзэх юм бол тэр тухайн анчин төвөрлөгчдийн аж ахуйн нийгэм бол ерөнхийдөө 7 хоногт 40-50 цаг хүртэл ажиллах боломжтой гэж бол Каплан ерөнхийдөө үзсэн. Ерөнхийдөө бол одоо анчин төвөрлөгчдийн ах уйн хөдөлмөрөөсөө
ийм тусдаа ойлголт байгаагүй гэдгийг ерөнхийдөө хаягдуулсан, гээгдүүлсэн гэж үздэг байгаа. Тэгээ ерөнхийдөө бол хоол хүнс элбэг байсан юм шиг те. Одоо ингээд би өмнө ярьсан ч гэсэн ингээд улирлын өөрчлөлтүүд болон яг тэр мөчлгүүдийг бол мэдээгүй урилэлтэй өөрчлөлтөндөө өвөл болно. Одоо Африкийн бүшмэнүүд ихтэл өвлийн үйлдэлд ингээд хоол хүнс нь хомсдоод түүнээс бол хүүхдийн эндэгдэл маш их байдаг. Судалгаагаар бол ерөнхийдөө хүн ингээ хүүхдүүдийн 50 гаруй хувь нь 5 нас хүрэхээс өмнө ингээ хоол хүнсний хомсдлоор бол ерөнхийдөө нас бардаг. Анчин төвлөгчдийн одоо тэгээ хоол хүнс болох ингээ ургамал, жимс, самар энэ тэ шимт ижил багтай байсан бөгөөд уураг өөх тосны дутагдaltaй нь эрүүл мэндэд нь одоо өөрөөр сөргөөр нөлөөлж байсан. Тэгээд мэдээж анчин төвлөгчд ихвчлэн өөх тос багтай амтаа агнадаг байсан. Тэдний хоолтод бас тийм төгс биш нөгөө нэг яг ингээд авах одоо илчлэг хоолноос авах илчлэгийн хэмжээ яг илчлэгтэй калори, нүүрс ус ингээд яг бүх ингээд нийт хэрэгцээ нь бол хангагддаггүй. Ерөөсөө ерөөдөө кафланы шүүмжилтэй тал нь юу гэхээр ингээд хоол хүнсийг үргэлж ингээд сайхан элбэг хангалуун байсан юм шиг ерөөдөө үзээд байна гэх ерөөдөө кафлан шүүмжилсэн байдаг байна. Мөн тэгээд одоо түрүүний ярьсан анчин төвлөгчдийн дунд одоо нэг түгээмэл байсан demand sharing гэж тогтолцоо байсан. Энэ нь өөрөөр хэлбэл ингээд бусдаас ингээд шаардаж ингээд одоо хүчээр ингээд хуваалцах соёл одоо ингээд бүтээмжид хөдөлмөрийг ингээд бүтээмжид сөргөөр нөлөөлж байл болцчгүй гэж үл ингээд кафлан онцлууд. Энэ юу юм ихлээр одоо ингээд би ингээд жишээ нь өдөрт ингээд 10 кг жимс түлье гэж бодоход би одоо өдөрт нь 5 жидлээ ингээд үр хөвгт гэр бүлдээ ингээд өгдөг ч юм уу зарцуулж яхад 5-ын ингээд хүчээр нөгөө нэг өөр ингээд хоолгүй тухайн нийгэмд өөр хоолгүй байгаа ингээд хоол ингээд олж чадаагүй тэр хүмүүс ингээд хуваад ингээ хүчээр тий тулгаад жишээд бол хуваалцах үүрэг нь хуваалцах дарамтанд хүргэдэг байсан гэж шилж болно. Тэгтэл нөгөө саланс маань болохоор наадах чинь айгүй тийм эглитар эрх тэгш тийм гэж үзээд байгаа штэ. Мөн тэр чиний саяны ярьсан мөчлөг цаг хугацааны талаарх ойлголт их чухал юм шиг санагддаг. Одоо бидний амьдарч байгаа нийгэмд эдийн засгийн цаг ер нь бол ноёлж байгаа гэж хэлж болох байх. Тэгтэл тэр хүмүүс одоо экологийн цагаар амьдраад байна шүү дээ. Тэрийг ерөөсө хүлээж аваагүй гэдэг нь ийм романтик байдалд хүрсэн, романтик ойлголтыг түгээхэд хүрсэн гэх. Одоо яг надад ч жишээл одоо экологийн цаг гэж ган гачиг болвол те тэр хүмүүс хураасан зүйл байхгүй яг л яг одоодоо л яг одоо ингэ болж ивэл өнөөдөр идэх хоолтой байвал гэдэг шиг маргаашаа боддоггүй тэд нар нөөцөлдөггүй бусд хүмүүстэй нэг хуваалцаад заавал ингээ хуваалцах хэрэгтэй гэж шаардлага тавихаар ингээд өөрөө илүү хөдөлмөрөх тийм шаардлагагүй гэж үзээд ерөнхийдөө хүмүүсийг бол яг тийм зүгээр л яг одоо байгаадаа сэтгэл хангалуун те нөгөө яг санаа байгаа шүү дээ одоо бидний яг анхдагч хангалуун нийгмүүд гэдэг ерөнхийдөө одоо яг энэ байгаадаа яг одоо идж байгаа ууж байгаа зүйлдээ хангалуун байгаа гэдэг зүйлийг ерөнхийдөө гаргаж ирээд байгаа. Гэхдээ яг энэ ойлголтоор магадгүй энэ нийгмийг ийм дорой буураа байсан гэдэг ойлголтыг бол өгөхгүйгүй гэдэг. Ажил дүрцсэн энэ цаганд баригдсан нийгмийг шүүмжилж байгаа ч гэсэндээ хитрхи романтикаар харсан тэр байдлыг нөгөө талаас нь бас хараад үзэх юм бол ийм өнцөг бидэнд харагдаж байна. За тэгээд яг Монголын жишээн дээр яг тайлбарлах юм бол одоо ингээд 23 оны 100 болсон яг энэ үйлдэл явц дээр одоо ингээд малчид туслах ингээ хандви аян Монголын жишээ тийм Монголын жишээн дээр ингээ малчид туслах хандви аян гэж аян зохион байгуулахад ингээд сошиалор зохион байгуулахад түүн дээр яг ингээд хүмүүс ингээд дорох сэтгэл буюу комент нь юу гэж үсэн ихлээр ингээд за малчдтуул ингээд 100 намартаа өвлийнхээ бэлтгэлийг хангахгүй тэд нар өвс тоосоо бэлтгэхгүй бид нар ингээд одоо яг тэд нар тусламааргүй байна. Бидний татврын мөнгөөр ерөөхдөө бэлдүүлээд байна гэдэг юм ойлголт манай нийгэмч гэсэндээ байгаа юм шүү дээ. Тэгээд одоо энэ нөгөө нэг хитрхи нөгөө нэг романтикаар хүмүүсийг одоо 100 намартаа найр наадам хэсдэг ч юм уу өөр амардаг гэсэн малчдыг амардаг гэсэн ойлголт байдаг. Энэ яг үндэ малчдын яг хэрийн судалгаанд очиод судлаад үзэхээр юу гэдэг вэ? Малчтуул за ингээд 5 сараас эхлээд ямаага самнан хавар мал төллөн те тэгээд 6 сард нь одоо ингээд
хонь малаа ноосолдог, 7 сард нь хашаа үрээгээ бэлтгэдэг. Тэгээд энэ дээр хамгийн том зүйл нь сүүлийн үед бол ингээд бэлчээрийн дац итерснээс болоод юу ягаа вэ гэхээр тэнд ингээд үүс ургамал нөгөө нэг хитрхийн ингээд өтгөн шигүү ургахаа болцсон ингээд тарчиг ургадаг болсноос үүдээд хадлан гэж зүйл ерөөхдөө баг болцсон. Ингээд одоо өвөл ингээд төхөд намар тийшээ болоод ирэхээр юу бодох вэ гэхээр малчаад одоо 8 сар гараад ирэхээр ерөөхдөө ингээд хаанаас те хэрэглээнийхээ өвсийг хадаж эхлэх вэ гэдэг тийм сэтгүү суудаг. Тэрийг ингээ мэдхгүй зундаа ямар хөдөлмөр эрхэлдэг яадаг ийдэг гэдгийг мал аж ахуйг хитрхийн мэдхгүйгээсээ болоод хитрхийн рамаатаг гоёор зунаа ингээ найр наадам хорхог боодог ийч аялаач юм уу тиймэрхүү байдлаар ингээ дүгнэт идэг. Гэвч яг тэр нь бол үнэндээ бод байдал дээр арай өөрөө одоо энэ яг капланы шүмжлээд байгаа шиг тийм үү. Капланы яг ингээ салансыг шүмжлээд байгаа шиг хитрхийн рамаатгаар бодоод тэдний дунд ингээ судалгаа маш муутай өнгөцхөн хий хараад байгаа гэж үлэнхэд үзээд байгаа. За энэ бол одоо ингээд салансыг одоо үүсгэж байгаа капланы гол оноо шиг одоо ингээд бодит амьдралтай нийцэхгүй хитрхийн рамаатгаар дүрслээд байгааг үлэнхэд ингээд яг миний саяны ингээд Монголын жишээн дээр үлэнхэд тайлбарлалаа. Капланы жишээ ч гэсэн салансыг сүмжиж байгаа гол аргумент нь ч гэсэн ингээд хитрхийн ингээд тэ юмыг рамаатгаар гоёор харуулсан байна. Энд бол яг үүндээ ингээд бүх зүйл ингээ үнэн бодит талаас нь илүү хард бичихгүйс юм шүү гэдэг ерөнхийдөө гол дүгнэлтөл байгаа. За тэгвэл одоо ер нь ингээд хангалуун нийгэм гэж ер нь байгаа мó? Тэр салансын яриад байгаа одоо орчин үеийн нийгэм те. Тэнд бол хүмүүстэй ийм хэрэглээний ийм циклд орцсон байгаад байна. Тэгтэл одоо капланы яриад байгаагаар одоо салансыг шүүмжлээд энэ анхдагч хангалуун нийгэм гэдэг чинь бас тийм ч хангалуун биш гэдэг санааг илэрхийлээд байна шүү дээ. Тэгэхээр үнэхээр энэ хангалуун нийгэм гэж юу байгаа мó? Хүн хангалуун амьдрах боломжтой юм уу? Хангалуун гэдэг бол нөгөө нэг юу да хүн нийгэм ингээд өөр нийгэм соёлд өөр утга агуулгыг илэрхийлдэг учраас хангалуун гэдэг яг нэг ерөнхий ойлголт байхгүй. Ингээ ямар ч ингээд ингээд гой сайхан наадталд ингээ хангалуун харагдж байгаа боловч цаанаа ингээд асар их хүч хөдөлмөр бидний үрдэн тэр хангалуун гэдэг ойлголт байдгаа гэж үлэнхэд миний хувьд л ингээд дүгнэж хэлэх байна. Яг энэ зохиолыг уншсан үед. За тэгвэл чиний хувьд хангалуун амьдрал, хангалуун нийгэм гэж юу вэ? Миний хувьд л одоо ингээд хангалуун гэдэг ойлголтыг бол ойлгохдоо нийгмээс ирж байгаа ямар нэгэн дарамт байхгүй. Ингээд одоо би ингээд антропологоор судалгаа хийлээ гэж бодоход миний ингээд судалгааны ямар нэгэн цалин мөнгөн дээр асуудал байхгүй. Би ингээд антропологийн гой судалгааг хийгээд яг ингээд арга гэр бүл ингээд ямар ч тийм мөнгө эдээд баялагын проблемгүй амьдрахыг л юм сайхан хангалуун гэж үзнэ. За чиний хувьд тэгээд ингээ хангалуун гэж ямар хуу байдлыг хэлэх вэ? Миний хувьд гэх юм бол хин нэгний хараа хяналтан доор дарамтанд байхгүй байх бол нэгт мэдээж. Тэгээд эрүүл байх их чухал байдаг. Эрүүл байхдаа би тэнцэнээс бас ямар нэгэн хүнд суртал ийм дарамт юу ч гэмдэ тийм зүйл мэдэрхгүйгээр эрүүл байж чадчихвэл би бас тэрийг хангалуун сайхан гэж хүлээж авна. Би бас судлаач хүн болохыг зорж байгаа хүнийхээ хувьд гэх юм бол ямар ч юм дарамтгүйгээр судалгаа хиймээр байна. Одоо Улаанбаатарт амьдрах чинь үнэхээр их стресстэй шүү дээ. Утаа, бохирдол, хөрс, агаар, усны бохирдол гээд тэгэл төвчрэл гэж байгаа. Би энэ бүх асуудлыг байхгүй байвал юм дарамтгүй, хангалуун, сайхан юм гэж бодох байх. Тэгээд нэг би чамаас ингээд өөрөө хувьд нэг асуух асуулт байна. Ингээд орчин үед бол анчин төвөрлөгч тийм тий байдал нь өөрчлөгдсөн үү энэ талаар? Амьдралын байдал гэсэн үг үү? Тийм. Одоо өнөө үед орчин үед гэх юм уу амьдарч байгаа анчин зөвөрлөгчд маань одоо өмнөх үеийн хэдэн мянган жилийн өмнө амьдарч исэн хүмүүстэй ижилхэн амьдралын нөхцлөөр амьдарч исэн гэх баталгаа ер нь бол байхгүй. Тэгээ өнөө цагт одоо ан нуур төвөрлөгчдийн бүлгэд хвчлэн газар нутгийн хязгаарлагдмал байдал төрийн дарамт тодорхой хэмжээнд зах зээлийн нөлөөнд орсон байдаг тул одоо жинхэнэ анхдагч гэж үзэх бас боломжгүй болчиход байгаа юм л та. За ер нь хоёулынгийнх нь подкастын цаг ер нь бол төгч юм. Тэгээд хоёулаа подкастаа дуусгах уу да. Чамд одоо сүүлийн хэллэх зүйл байна уу? Ингээд одоо яг ингээд энэ хүн анхдагч баян нийгмүүдэр гэдэг бол илүү их ажил те их мөнгө
Тэгээд их ад жаргал гэдэг ойлголт бол энэ бол эргэж харах бүстэй тийм хандлага байгаад байгаа. Энийг ерөнхийдөө бол юм байнгын ажиллах гэдэг ойлголтыг муу эргэж харах ямар нэгэн одоо бид нар ингээд юм аливаа юм ингээд эргцүүлж бодох л ерөнхийдөө хэрэгтэй юм шиг санагдлаа яг энэ сэдвийн өрөөнд бол. Бас тийм шүү те. Бид нар ерөнхийдөө бол их мөнгөтэй байвал илүү их аз жаргалтай гэсэн ойлголтыг илүү их хүлээж аваад идэг юм шиг бас надад санагддаг шүү. За өнөөдөр хамтдаа ярилцсан лав баяртаа баярлалаа. Тэгээд анхны подкаст болохоор жоохон туршлагагүй зүйлс маш их гарсан байх гэж бодож байна. Дараагийн подкастаар илүү их сайжруулахыг хичээнэ. Подкасттайгаа хамт байгаараа баярлалаа. Баяртай. Баяртай.